энэ видеог үргэлжилж дуустал нь үзээрэй. Миний нэрийг бол Баатар гэдэг. Би энэ Калифорни мужийн анагаах ухааны их сургуульд багшилдаг юм аа. Би оюутнуудыгаа Америкийн эмчийн эрх авах шалгалт USMLE гэдэг шалгалтанд бэлддэг. Тэр шалгалтыг давж ээж оюутнууд маань эмчлэх хэрэгээ олдгоо. Гадаад оюутнууд ч гэсэн мэдээж хэрэг тэр шалгалтыг давж бас эмчлэх эрх олж авдаг. Гэхдээ би яаж тэр шалгалтанд бэлдэх үү, яаж давах уу гэдгийг энэ удаад та нартай ярихгүй. Тэр асуудлаар бол энэ шалгалтыг өөрсдөө давтсан одоогоор ажиллаж байгаа олон сайхан монгол залуучууд байгаа учраас тэднээс асуу зөвлөөрэй. Би та нарт энэ юу ярих гэж байгаа гэвэл тэр шалгалтанд бэлдэж чадаагүй эсвэл бэлдээд ороод тэмцээгүй тохиолдолд тэгээд судалгааны ажил маань цаашдаа ирээдүгөө харагдчихэвэл ямар арга болох вэ? Яаж өөр ямар ажил болох вэ гэдэг талаар зөвлөгөө өгмөр байгаамаа. Судалгааны ажил хийхэд бол үнэхээр их үр дүнтэй, их нэртэй, сайн сэтгүүлүүдэд статьянуудыг хэвлэж чадах юм бол мэдээж хэрэг бол цаашдаа ажиллах болцоо бол олдох байхаа. Харин тэгж чадаагүй тэгээд судалгааны ажлын маань хугацаанд дуусаад одоо яах вэ гэдэг асуудал гарч ирсэн тохиолдолд ямар болцоо байдгийн талаар би та нарт танилцуулмаар байгаамаа.